Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань өнөөдрийн бичлэг хүрч байна. Өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр санаа бодлон хуваалцаж, ярилцаж, сонирхолтой яриа хөөрөө үүсгэж, найз нөхөдтэйгээ ажлын хамт олон ер нь хинтэй ч хамаагүй ярилцаад шин санаа олдогтой бас их баярлагдав. Ерөнхийдөө бол хүмүүстэй ярилцаж хүмүүсээс юм сонсож сурна гэдэг чинь нэг бодлын бас нэг чадвар юм аа. Тэгэхээр хүмүүстэй санаа бодлоо хуваалцаад тэдний санааг эргүүлж сонсоод тэгээд дундаас нь магадгүй илүү гоё санаа төрөх эсвэл бол тухайн тэр санаагаа бүр ингээд сайжруулах тийм боломж бас гарч ирдэг. Тэгэхээр яг зүгээр төсөөлөд ярих юм бол нэг өрөөнд нэг гэрэл хасаалаа, нөгөө талд нь дахиад нэг гэрэл хасаалаа гэх юм бол тэр өрөөнд илүү тод гэрэлтэй байна харагдах үзэгдэх орчинч бас сайхан байна. Магадгүй илүү сайхан зүйл түүнээс гарч ирэх байхаа. За тэгээд өнөөдөр бол ингээд бичлэгээ дуусгая. 50 амьдралыг Монголдо. Дараа уулзтлаа баяртай.